Дэлхийн монголчуудын MJ радио 88.3 төлөвөн дээр яг одоо хүүхдүүдэд онтулсан магадгүй хүүхдүүдээс хол байгаа эрх мөндөд томчууд та бүхний энэ үдшийн амрыг дахин ирж мэдчилье. За өнөөдөр 2025 оны 10 сарын 13-ны өдөр даваа гараг тохиож байгаа. Улаанбаатарын цагаар 22 цаг 10 минут болсноор манай өнөөдрийн хүүхдүүд унтлаа. Одоо бидний цаг Ураатай томчуудын явдал нэвтрүүлэг маань инхүү эхэлж байна. зя үчимэнд Үчимэндээ нэг цаг сайхан амарцсан уу? тэглээ. За. Томчуудын явдлаа хөтлөхөө л хүлээгээд байлаа. За өнөөдөр радиогийн 2 дугаар студид хөтлөгч уугнаа, хөтлөгч Зулаа. За найруулагч Өнрөө, нэвтрүүлгийн продюсер Айрын нар хамтран ажиллаж байна. За. Манай өнөөдрийн даваа гарагийн томчуудын явдал нэвтрүүлгийн сэдв дугаар бол ер нь бол сонирхолтой бас ачиргалтай гэх юм уу тийм хөгжилтэй томчуудын ертөнцийн талаар танилцуулдаг билээ. Өнөөдөр бит хоёр Reddit дээр хүмүүсийн хөгжилтэй, романтик, сонирхолтой за бүр ёс босч байж болох юм. Бодит түүхүүдийг баг зэргийн редакторын цензуртэйгээр хүргэх юм байгаамаа. За энэ Reddit гэж юу хэлээд байна? За интернет ертөнцид Reddit хэмээх нэг томоохон нийгэм бий. За энд бол дэлхийн бүр өнцөг болон бүрийн хүмүүс өөрийн бодол, түүх, нууц, за эсвэл бүр өдөр тутмын одоо амьдралынхаа туршлагаа subreddit одоо гэж нэрлэгддэг тийм үү. Тим сэдвийн болонд хуваалцдаг. За зарим нь бүр шинжлэх ухаан, улс төр, кино урлагийн тухай одоо мэтгэлцэж байхад зарим нь өөрийн нууц, ич хүүртэй эсвэл тийм ер бүсийн түүхүүдийг бичдэг гэх юм уу. Тэгээд тэнд одоо нийтлэгддэг түүхүүдийн дунд хайр, хүсэл, тачаал, алдаа, хэл хязгаараа давсан тухай гэд бас аюул олон тийм бодит өгүүлэмжүүд байдсан байлээ. Энэ нэг тийм ерөөсөө л энэ дэлхийн ертөнцийн болж байгаа бүх юмыг ингээ хамж юмсан нэг тийм том мэдээллийн төв байлаа гэхэд энэ дотор нь бол нэг болон бол нэмэх 21 явж идэм байх тий. Зөв. Тэгээд ингээд дэлхийн олон улсын хүмүүсийн хачирхалтай тотон харилцаа амьдралын тухай түүхүүдээр бүгдээрээ аялцгаая. За сонирхъя. За өнөөдөр бидний эхний түүх бол шүшүүрийн гинтийн учрал хэмээх нэгэн бүсгүйн бодит түүхийн талаар одоо ярина. За тэгэхээр одоо ингэх юм байна тий. Хоёлаа тэр Reddit дээр байгаа яг бодиттой хүмүүсийн юг бол редакторлаад орчуулагдаад ингээд хүргэж байгаа гэсэн үг тийм үү. За тэгэхээр шүршүүрийн дотор ямархан гинтийн учрал басна гэдээ сонсцгоё. За би та бүхэнд маш гоё ярив. Бүгд төсөөлөөрэй. За би нүдэ натах төсөөлөвт бэлэн. Зөв. За шүшүүрийн гинтийн учрал. Ажлаасаа ердийнхөөс арай эрт ирэхэд сүт залуу Джекмэн усанд орж байгаа чимээ сонсогдов. Өдөржин ажиллаад ядарсан хайртаа гинтийн бэлэг барих шиг сайхан зүйл гэж байхгүй гэж бодоод чимээгүй хүн угаалгын өрөөрөө орж хувцаа тайллаа. Шүшүүрийн хөшгийг аажуухан татан инээмсэглэж халах мөчөд би хөшигний цаанд байгаа хүнийг хармагцаа чочин зог тусав. Тэр Джек биш байлаа. Түүний ах Люк байв. Тэр над руу нүд бүлтийтэл харж дуугүй зогсов. Тэгснэ аяархнаар спорт зааланд ус тасраад би нэмэлт төлбөрөөр чи ороод усанд орчихъя л гэж бодсон юм гэж шивнэ. Хоёул хоромхон зур хөсч хөв. Би ичингүүрэн гараа цээжин дээр авч нүцгэн биеэ чадхаараа нуун газар ширтлээ. Хаяа хүн буруу хаалга татхад инээд хүрдэг. Харин энэ удаад бүр зүгээр инээд биш, зүрх дэлсэх айдас, ичхүүр, бас ойлгомжгүй мэдрэмж давлгаалж байлаа. Тэр харин над руу харж миний биеийг алгуурхан ажиглаж, дээрээс нь доош сонжин харж байгаа надад мэдрэгдэж байлаа. Бид хоёрын дунд ямар ч дуу гарахгүй зөвхөн шүшүүрийн усны туслах чимээл цойрайтна. Уучлаарай гэж хэлхийг оролцсон ч хоолоноос дуу гараагүй. Хөдөлж чадахгүй. Одоо яах ёстойгоо ч мэдэхгүй хэсэг хөшөө. Би шүшүүрээс гарах гээд ирэхдээ Люк гараа сунган гарнаас минь зөөлөн атгав. Би түүн рүү эрен хартал тэр нүцгэн биеэ над руу намайг өөртөө ойртуулна. Эхэндээ би эсэргүүцэх гэж оролцсон ч түүний гар биеийг минь таалахад яагаад ч би яаж чадахгүй бууж өгсөн юм. Тэр намайг доош тонгоон үнсгэд хилэн аман дотор минь зугаалan үнэхээр гайхалтай байлаа. Энэ нь буруу гэдгийг би мэдэж байна. Гэхдээ энэ цаг үеийн халуухан мэдрэмжийг эсэргүүцэх хүч надад байсангүй. Би түүнийг тэрвэрэн авч илүү чанга татхад нүцгэн нойтон бие минь миний биед наалтна. Түүний гар өгзөг дээгүүр минь гүйж хөлний завсраар доош угуулсан. Энэ нөхрийнх нь ахын те. Yes.
Түүний хуруунууд миний нууц хэсгийг олж судалж эхлэв. Люкийн ус биений уснууд миний бие дээгүүр урсах үед түүний гар зөөлөн таална. Үүний дараа дотн харилцаа эхлэхэд би аяархан ёолно. Тэр намайг хан руу харуулan бүхийлгөөд дахин дотн харьцаагаа үргэлжлүүлэхэд тэр намайг дүүрхийг мэдэрч амьсгаадаж байлаа. Түүний хөдөлгөөн уян сайханч хаяа хүчтэй хөдлөн. Би улам их мэдрэхийг хүсэн өөдөөс нь хөдлөөд байсан юм. Люк алгуурхан зогсоогоод миний нууц хэсэгт түүний хуруунууд бас дахин зочлоо. Хуруунууд уян налархаа эргэлдэж би чангаар ёолж байлаа. Удалгүй тэр дахин намайг тэрвэрэн өөртөө наав. Хормон зурдал бие минь түүнтэй нийцэж, амьсгаа маань түүний цээжинд хүрч мэдрэгдэв. Харахад бидний харц мөргөлдөн нэг ч үгхгүйгээр бүхнийг ойлголцлоо. Тэр хүзүүг минь зөөлөн үнсээд мөрөн дээр минь толгоогоо тавихад цаг хугацаа зогссон мэт санагдав. Би гараа үснийх нь завсраар гүйлгэн нүрийг нь өөртөө татаж гүн гүнзгий үнслээ. Энэ бүхнийг буруу гэдгийг ухаарч байсан ч өөрийгөө зогсоож чадахгүй байлаа. Биеийн халуун, сэтгэлийн догтлол нэгэн зэрэг зохилж зүрж холилдож байлаа. Сая мэдэрсэн тэр таашаал намайг ичээж байсан ч дотроосоо хаалж бие минь тэр мэдрэмжийг дахин хүсэж байв. Би юу гэж хэлэх ёстойгоо сайн мэдэж байсан ч ам нийц чадсангүй. Зүгээр л тэр мөч үргэлжлэлийг хүссэн. Бидний хоёул энэ бүхэн буруу гэдгийг мэдэж байсан ч энэ бол сүүлчийн удаа биш гэдгийг мэдэж байлаа. Яа. За энэ түүхийн сэтгэлдлүүдийг би харлаа л да. Сүүлчийн удаа биш гэдгийг мэдж байлаа гэж шүү дээ. Дахиад хийх нь ахтай. За ямар халуухан түүхүүд вэ гинэ. Тэсэн чинь халуухан ч гэсэн онцгүй түүх байна. Ийм дээрээ тулсан бол сүд залууга бодоод эртгэн хоёр тийшээ бол Люктэйгээ гэрэлсэн дээр харин нөхрөө болгочоод хуураад байвал чи хинч биш болноо гэж бичсэн байна. За бас ах トゥ хоёрын авьяас тачаал хэр өөр байдаг юм бэ? Би яг наадах чинь бодож байлаа шүү дээ. Ах トゥ хоёр чинь ийм байдаг. Шал өөр үт юм биш тэл гэж бодож исэн байх та гэж. Тэгэхээр яг тийм юу сэтгэл битсэн байна. За тэгээ бас чи муугүй бүсгүй гэхдээ халуухан юм байна гинэ. Ай. Их айлгүй коммент шүү. За би нэгэн одоо юу гэдэг энэ чи сэтгэл гэх юм уу загтал юм уу те тэн дээр бичигдсэн байгаагаар л те. За би ажил дээрээ найз охиноо хуурсан. Хүрээ за. Би 23 настай эрэгтэй. Хотын нэгэн шатхуун түгээх станцад шөнийн ээлжинд ажилладаг. Сүүлийн үед амралтын өдрүүдээр нэгэн сайхан өнгө тарьстай бүсгүй их орж ирдэг боллоо. Нэрийг нь мэдэхгүй болохоор би J гэж дотроо дууддаг. Тэр үргэлж шөнийн үдшилгээс ирсэн мэт гой хувцастай, хөхөө баг зэрэг ил гаргасан, эсвэл нэвт харагддаг торон хувцастайгаар өөртөө ихтэйгээр орж ирдэг байлаа. Би түүнд анханасаа л татагдаж эхэлсэн. Нэг шөнө тэр шар яриаг авахаар яар авчлан орж ирээд бит хоёрын хооронд жижигхэн хошигнол нүдний харц солилцсон мөчөөс л бүх зүйл эхэллээ. Тэр миний хөх рүү харах нууцхан харцыг нь анзаарч инэмсэглээд чи харж байгаагаа нуухгүй вэ шүү гэх мэт үг хэлэхэд бидний хооронд нэг л үл мэдэгдэх халуун уур амьсгал үүссэн. Жэй түр амрах гэж ариун цэврийн өрөө орё гэж гэвлээ. Тэр надаас түлхүүр авч явахдаа багхан инээмсэглээд чи надтай хамт орохгүй мó гэж асуулаа. Би тэр үгийг сонсоод хэсэгхэн тэнэгэлдсэн чи сониуд сэтгэлдээ дээлдэж хаалгаад өгчээд араас нь орлоо. Хаалаг хаагдах мөчөд Жэй хоронхон зуурал дээгүүрээ нүцгэрлээ. Жэй суултуур дээр суугаад өмдийг минь доошлуулж би яаж чадахгүй тухайн үед сандарсаар л байлаа. Тэр надад амаараа таашаад өгч би үнэхээр дээд зэргийн халуухан таашаал авч байлаа. Түүний өгцөг том, хөх том гэдэл үнэхээр дурбулаа. Ингээд дараагийн алхамд бид ажлын маань 0-д дотн харьцаагаа эхлүүлсэн юм. Халуун амьсгал, нүдний харц, арьсны халуун бүгд нэгэн мөчөд холилдож оюун ухаам нь бүрэн самуурсан байлаа. Энэ бүхнийг буруу гэдгийг би мэдэж байсан ч зогсож үнэхээр чадсангүй. Тэр мөчөд зөв буруу гэхээсээ илүү хоёр хүний хүсэл сэтгэл зүүн совил ноёлж байлаа. Дараа нь тэр гарч явахдаа зөөлөн инээмсэглэж шинийн ажлаа амжилттай хийж дуусгараа гэд явлаа. Би үлдээд хэсэг хугацаанд бодолд автав. Хийсэн зүйлдээ гимших, түүний талаар дахин бодох хоёрын дунд би гацчихлаа. Энэ бүхнийг давтахгүй шүү гэж өөртөө амласан ч
сэтгэл дотор хаа нэгтээ тэр мөчөө дахин хүссээр байгаагаа л мэдэрч байлаа гэсэн байна. Бас халуухан. Тэгсэн чинь энэ бичигдсэн загтал дээр доор нь сэтгэлдлүүд бас оржээ. За тэг яасан гэсэн чинь би бол энэ залууг буруутгахгүй. Заримдаа хүний зөн хүсэл гэдэг оюун ухаанаасаа ч илүү хүчтэй байдаг. Тэр мөчөд зөв буруу гэхээсээ илүү мэдрэмжил яалтчгүй ноёлдог. Гэхдээ дараа нь өөрийгөө буруутгаж байгаа нь түүнийг үнэхээр тийм яхаа алдсан бүрэн муу хүн биш гэдгийг нь бас харуулж байна гэсэн байна. За дараагийн сэтгэл нь уншихад халуухан сонирхолтой байсан ч яг бодит амьдрал дээр бол маш аюултай зүйлээ. Ажил дээрээ ийм харилцаанд орох нь нэр хүнд, ажлын байр, ирээдүйд чинь муугар нөлөөлж мэднэ шүү. Зүрхээ биш. Тарих толгоогоо даг. Нас залуу олон алдаа гаргадаг шүү. Дахиж битгий ийм алдаа гаргаарай гэсэн байна. За дараагийнх нь сэтгэл нь болохоор надад бол J илүү сонирхол татсан. Тэр эмэгтэй өөртөө итгэлтэй, өөрийнхөө дур хүсэлд үнэн. Харин залуу нь эмзэг бас эргэлзээтэй байна. Энэ хоёрын дунд тэр мөчөд л балансаа олсон байх л та. Гэхдээ дараа нь аль нь өөрчлөгдөн тодорхой гэсэн байна. За юм байна. Гинтийн болсон биз дээ, тийм ээ. Тэгээ бас айгүй сүртэй бүр ингээд бүр халуухнаар битсэн байна. Нүдэнд бүр төсөөлөгч. Жийгээд эмэгтэй бол зүгээр яг өөрийгөө мэдэрчихсэн яг хүснээ авдаг. Тэгсэн мөртлөө бас нэг тийм айгүй тийм итгээд нэг тийм аимшигтай нөхцөл байдал таашаал аваад айгүй тийм сурцалж гэх юм уу тий. Айгүй өөртөө надтай хамт орохгүй юм уу гэж асуусан хэсэг нь ямар эвэр юм бэ тий. Тийшээ орохгүй ирэх хүн баг байхгүй хаа. Тий. Гүү гэх юм болоо. Яа. За тэгвэл надад бас нэг ийм Reddit-ийн хөөрхөн түүх байна. Хөөрхөн үү? За хөршийн охин гинэ. За бүгдээрээ дотроо төсөөлөөрэй. За би 29 настай. Нөхөр маань 32 настай. Бидний шинэ хөршийн охин дөнгөж их сургуульд орсон 18 настай. Тэр шаргал үстэй, цайвар бор нүдтэй, жижигхэн хөхтөж сайхан өвцөгтэй. Түүнийг Мия гэдэг. Мия. Хэдэн сарын өмнө бид арын талбай дээр агаарлаж цагийг өнгөрүүлж хүүхдээ гадаа тоглохыг харан тайван сууж байлаа. Мия гэртээ ирэхдээ биднийг хараад даллаад гэртээ орсон. Удалгүй 5 минутын дараа жижигхэн Nike Pro шорттой спорт хүүхний даруулгатай гарч ирээд бидэн рүү дахин даллаад өвсөө хадаж эхлэв. Түүнийг харахад бүх зүйл цэвэрхэн, залуу, хөнгөн, яг л зуны өглөөний гэрэл шиг. Хажуу тийшээ харахад нөхөр маань түн рүү нууцхан ширтэн байхыг би харсан. Мияч бас анзаарсан байх. Учир нь тэрнийг удаа түн рүү харж инээмсэглэн даллаж байлаа. Мия өвсөө хадаж дуусаад нэг лон хусуусан. Мэдээжийн хэрэг зарим нь асгарч цээж гидсэн дэвэр бөмбөрөн гоожж байгаа нь бараг намайгч өдөөж байсан. Гадаа хүйтэн байсан болохоор Мияч тэр бид ч тэр удалгүй гэртээ орцголоо. Би гэртээ оронгуудаа Instagram руу нороод Мияг олсон. Зургуудыг нь харан ажин суухад саяхан Polaroid руу аялсан хідэн зурагч байна. Зарим нь усны хувцастай үнэхээр халуухан зургууд байлаа. Тэр зургуудыг бэлдэж байгаад шөнө орондоо орсныхоо дараа нөхөртөө үзүүллээ. Нөхөр маань сэргэж сэрэл тачаал нь хөдөлж байгаа нь илт. Би түүнээс дотн харьцаа хүсэж байна уу гэхэд нөхөр маань тийм ээ л гэж байна. Би түүний өмдийг тайлаад Миягийн халуухан зургуудыг татсан утсаа өгч түүнд харуулад дотн харьцаагаа би дан эхэллээ. Тэр надад Мия чи ямар тачаангүй юм бэ? Чиний би ямар сайхан юм бэ? Үнэхээр халуухан байна гэж орилж байлаа. Хүш. Тэр охины зургийг харуулж байгаад нөхөртөө бэлгээж л хийж байгаа юм уу тий? Тийм. Таашаал өгч штэ хаа. Тийм ёстой. Нөхөр маань Миягийн нэрийг хэлэхэд би ч илүү тачаадаж улам нойтгонож байлаа. Би ч Миягийн оронд өөрийгөө тавьж нөхрөө ахаа хурш ахаа та ямар сайхан юм бэ? Би бүр дэвчихгүй нэ гэж ориллоо. Энэ шөнийн бидний дотн харьцаа урд урдийнхаас илүү халуухан сайхан байсан. Тэр цагаас хойш бид энэ маягаар хид хідэн удаа дотн харилцаанд орж сайхан ч байлаа. Харин одоо нөхөр маань онлайн дуудлагаар дотн харилцаанд ордог, нүцгэлдэг найз охинтой болсон ч бид Миятай илүү дотн танилцсан гэж найдаж байгаа. Гинэ. Ёо. Эмрүү. Энэ яста Эмэр гастай манайхаа.
За энэний сэтгэгдлүүдийг би та нарт уншиж өгье заяа. Энэ сэтгэлээс өмнө нэг юм хэлэхэд. За. Энэ ерөөсөө энэ бичигдсэн загтлууд энэ бол сүүлийнх биш вэ гэдэг агуулга яг явагдаад байна те дандаа бүгдэн дээр нь. Одоо Миатай илүү дотн танилцсанаа гэж найдаж байгаа гэдг нь энэ үргэлжилнэ л гэсэн үг байхгүй юу? Тий үргэлжилнэ. Магадгүй Миа дараа нь бүтэн биеэрээ энэ хоёрын хажууд байхыг чи юм бэ гэх юм. Үгүйсэхгүй. Эхнэр нь бол уурлахгүй мэн өө. Тийм байна. Тий. Өөрөө баг Миагийн оронд өөрийгөө дүрдээ ороод жүжиглэхээр өөрийнх нь сэрэл нь улам бадраад байна гэдэг чинь өөрөө ч гэсэн тачаад чинь гэсэн үг. Сонсч байгаа надад хүртэл итгээд хүртэл мөртлөө гоё шүү дээ. Тэгсэн чинь сэтгэгдлүүд нь ингэнэ. Чи бол хамгийн сайн эхнэр гинэ. Энийг бол эрэгтэй хүн бичсэн байж таарна. За сэтгэгдэл хоёр нь болохоор манай эхнэр намайг бусдыг төсөөлж гар хангалах хийлгэх дуртай гинэ. За тэгсэн чинь сэтгэгдэл 3 дээр нь болохоор та бол гайхалтай эхнэр юм. За энэ дээр ч үнэхээр гайхалтай байна тий. Ирчүүд бол өстой магтаал орж ирэх юм байна болох юм. За тэгээ сэтгэгдэл 4 дээр нь болохоор би танаа хөрш болмоор байна. Хаягаа хэлж өгөөч. Бараг би танаа эхнэртэй ч унтмаар байна гэдэг байгаа юм биш үү? Одоо их чинь нөхөр байна, эхнэр байна, Миа байна. Одоо энэ комент үтс нөхөр ингээ дөрүүлээ нийлэх гэдэг шүү дээ. Дих гэдэг шүү дээ. Яа, ингээ цаашаа нэг ингээл өргөжөөл явах нь шүү дээ. За миний дараагийнх. За. Найзын эхчийн сургамж. гэж байна. Сэдвээсээ л эхлүүлээд ерөнхийдөө бол ихч хүнтэй найзынхаа ихчтэй л унтах. За эхлэе. За Би 19 настай байхдаа хүнтэй дотн харилцаанд орж үзээгүй хэвээрээ байсан юм. Манай найзууд өмнөх 2 жил охидтой үерхэж эхэлсэн ч надад үнэндээ аз таараагүй. Би 20 нас хүрэхэд 7 хоног хүрэхгүй хугацаа байсан ч охинтой үнсэлцэж ч амжаагүй байсан болохоор улам л санаа зовж байлаа. Ахлах сургуультай байж болох юм гэж бодож байсан охид бүгд аль хэдийн хөвгүүдтэй хос болсон байлаа. Би ганцаархнаа арал дээр байгаа мэт урам хугарсан байдалтай айл байлаа. Амралтын өдрүүдэд ч найзууд маань найз охинтойгоо надтай уулзах нь надад үнэхээр хүнд тусдаг байлаа. Би өөрийгөө царай муутай эсвэл бусад зүйлс минь үнэхээр гологдохооргүй. Миний нууцхан найзын маань хэмжээд дайжгүй 16 см урттай. Тэрийг бас хэмжээлээ. Юу за. Гэтэл эцэст нь нэг өдөр надад нэгэн зүйл тохиолдсон юм. Найз маань гэртээ үдшилэг хийж байхад Амбер гэдэг нэртэй охинтой би танилцлаа. Би түүнийг 3 дугаар ангиас хойш мэддэг байсан ч тэр намайг сандрахсан тул түүнтэй хизээч ярьж үзээгүй байсан юм. Тэр туранхай хөөрхөн царайтай байлаа. Бид нар бүгд согтож тэр зориглсон уу эсвэл миний найзуудын найз охидтой ярилцсны дараа намайг өрөвдсөн үү мэдэхгүй. Намайг дээш нь өрөөрөө дагуулад явсан юм. Тэр үдэш Амбер бит хоёр анхных болсон. Анхныхаа байсан. Тэр мөч минь миний анхных байсан ч үнэхээр онцгой өнгөрсөн. Оо за. Ерөнхийдөө анхны дотн харьцаа маань үнэхээр навшин болж өнгөрсөн. Эргээд бодоход би хитрхи их порно үзэж кинонд дэр үзсэн зүйлээ давтах гэж оролдсон байх л да. Хүүдээ. Би тэнийг үнсэх гэж хитрхи хичээсэн. Магадгүй хэтрүүлсэн ч байгаа бах. Тэр намайг 50 бай. Жаахан аяархан хөөе зөөлхөн л дөө гэж хэлж байв. Тэгээд миний өмдний цахилгааныг тайлахад нь би түүнийг миний нууцхан зүйлийг амаараа таалж эхэлнэ гэж бодоод аманд нь нах гэтэл тэр уурлаад намайг шууд зогсоосон. Дараа нь тэр намайг орон дээр түлхэж хэдэн минутын турш гараараа таалж байгаад миний дээр гарч ирээд дахин үнсэж эхлэв. Би түүнийг дахиж уурлуулахыг хүсээгүй тул гараа хаашаа тавихаа мэдэхгүй яг л тэнэг хүн шиг хэвтэж байлаа. Гэвч юу ч хийлгүй хэвтэж байсан нь түүнийг бүр дахин их бухимдуулсан. Тэр санаа алдаад дотор өмдөө тайлж миний нууц эрэхтнийг шүүрэн авч бэлгэвч зүгээд баргал дуртай дургуй шахуу дотн харьцаа хийж эхэллээ. Яана. Би зандан байхаа болсон. Гэхдээ энэ надад үнэхээр таатай биш байлаа. Удалгүй Амбер хүчтэй хөдөлж эхэлсэн нь намайг үнэхээр их догтлуулж дотн харьцаа сайхан болж эхэлж байлаа л да. Гэхдээ миний сэтгэл хитрхи их хөдөлснөс болоод ойролцоогоор 50 секунд орчим л сайхан байсан. Би өөрийгөө барьж чадахгүй боллоо. Би өөр юм бодох гэж оролдсон ч бүтлгүй дур тавьчихлаа.
Өө нөгөө амбар тэгээ яасан. Амар над руу итгэлгүйхэн харахад би юу ч гэж хэлэхээ мэдэхгүй. Үнэхээр ичиж өгөх шахаж байлаа. Тэр маш их уурлаж намайг уушлал гуйсан ч юу ч хэлэлгүй хувцлаад өрөөнөөс гараа явчихсан юм. Би яг л тэнийг юм шиг орон дээр хөвтөөд бэлгэвчээ зүүсэн хийгээр миний шингэн миний дээгүр урсаад үлдэв. Бүх зүйл оршил хэсэгтэйгээ нийлээд 10 минут ч хүрээгүй дээ гэж юм. Энэ миний байж болох хамгийн муу анхны дотн харьцаа байлаа. Бодох бүрт нулимс гарчих гээд байх шиг, уурч хүрэх шиг. Хүн болгоны анхны үнэхээр мартагдчихгүй байдаг гэдэг. Үнэхээр үнэн бололтой. Ийм ичмэр муухай дурсамжийг яаж ч мартаж чадах вүлээ дээ. Үүний үр дүнд би өөр охинд хүрэхгүй бүтэн жилийг өнгөрөөлөө. За дахиад нэг охинтой уулзаад ийм ичмэр байдалд орвол би үнэхээр дэвчиж чадахгүй байна гэж бодоод миний хийж чадах зүйл бол орой болгон согтож улам порно үзэх л байлаа. Их буруу юм душсан байна. Гэхдээ нэг сонирхолтой зүйл хийдэг байсан нь миний хамгийн сайн найз Грег. Бид хоёр тэдний гэрт найз охин Лиатай хамт байж видео тоглоом тоглодог байлаа. Грег биднээс 6 насаар ихч Брук хэмээх гайхалтай халуухан ихчтэйгээ хамт амьдардаг байсан. Вау. За. Би бусад найзуудынхаа хамт Грегийн ихчийн халуухан талаар ярьж хөгжүүлдэг маш дуртай байлаа. Грегч нэг их тоодгүй байсан юм. Гэхдээ бид тоглоогүй. Тэр үнэхээр халуухан байсан шүү. Брук бол дун зэргийн урттай, нуруутай, шаргал үстэй, гайхалтай биетэй, байглаасаа бүр асар том хөхтэй байсан. Би заримдаа Грегээс харахаас ичдэг байлаа. Учир нь намайг Брукийн эргэн тойронд байхад Грег намайг хараад л юу бодож байгааг нь мэддэг байсан гэдэг. Их чинь шохорхоод байгааг нь мэдээд нь шүү дээ тэгвэл найз нь те. Найзаагаа хараад мэдчихэж байгаа л та. За. Нэг шин Брук найзуудтайгаа баарнд байхад нь Грег, Лиа бид гурав гэртэн байлаа. Бид видео тоглоом тоглож ууж идээд нэлээд их согтлоо. Эцэст нь Грег, Лиа хоёр цагийн үед нэлээд согтоод өрөөндөө орохоор болов. Би машин жолоодох боломжгүй байсан тул тэд намайг буудан дээр амарчгаа гэж хэлээд харин ихчийг ирвэл би байна шүү гэж хэлээрээ тэгэхгүй бол зочсондоо болоод бейсболын цохиураар чамайг зохиод алцгаж мэдэн шүү гэж хэлээд инээлдээд өрөөндөө орсон. Би тэр дороо унтчихсан байсан ч гэлээ Брукийг гэртээ ирэхэд хаалга онгоох чимээнээр сэрчих. Шөнийн 3 цаг л болж байсан байх. Би яхаа мэдэхгүй байж байгаад сайн уу Брук гэд мэдлэхэд өө Жош шөнийг сайхан өнгөрөөсөн үү гэд миний хажуугийн сандал дээр суугаад яахаа ярилцлаа. Би түүнтэй анх удаага тухтай ярилцаж үзүүлж байгаа л юм. Брук арх уусан эсхийг мэдэхгүй ч яриа нь маш тайван, бүр надад баг зэрэг сэтгэнээд байгаа юм шиг байна. За. Бидний яриа намайг яагаад ганц бие өдий хүртэл яваа тухай хөндөгдөж, түүний 2 жил орчим үерхсэн залуугаасаа салсан тухай ч бас ярьж амжлаа. Миний нүдэнд бүрсийн харагдаад буцаад буцаад унтчих гээд байсан. Би нойроо сэргийх гэж аяг ус авчууя гэж бодоод босоход тэр бас босоод өрөөгөө чиглэв. Би ч унтхантай гэж бодоод сайхан амраараа гэхэд над дээр ирээд намайг шууд тэвэртлээ. Би сандраад яахаа мэдэхгүй байсан ч цээжинд минь наасан тэр том хөх нь үнэхээр сайхан мэдрэгдэж байлаа. Брук намайг баг зэрэг инээмсэглээд өрөөндөө ороод хаалгаа. Би буудан дээр хөвцөн ч гэсэн аль хэдийн сэтгэл минь хөдөлж өдөөгдсөн байлаа. Маргааш өглөөнд бид дөрөв өглөөний цайгаа цуг уугаад би ч гэрлүүгээ харьлаа. Брукийн шүн намайг твэрсэн үйлдэл бүдэг бадаг би зүүдэлсэн юм шиг санагдаад байна. Маргааш нь би Брукээс Facebook чатаар мессеж хүлээж авлаа. Брук, сайн уу Жош, юу байна да? Түүнд миний утасны дугаарч байхгүй байсан болохоор би угаасаа гайхгүй байлаа. Би сайн уу Брук, юу байна? За, хоёул тэгвэл ингээ юу ячих вэ? Ээлжлээд уншчих юм уу? За тэгээ. Брук нь нөгөө найзынхны ихчтэй. За би болчих. Би Жош болъё заяа. За. Сайн уу Жош? Юу байна да? Түүнд миний утасны дугаар байхгүй ч байсан болохоор би гайхаж байлаа. Сайн уу Брук? Юу байна? Урд шөнө чамтай ярилцахад таатай байлаа. Бид бие биенээ удаан хугацаанд мэддэг байсан ч чамтай ярилцахад ийм сайхан байна гэж төсөөлсөнгүй. Надад ч бас тийг санагдлаа. Тийм ээ. Би энэ зурвасыг ойлгомжгүйгээ тийг мэдэж байна. Гэхдээ чамайг сонирхоход дургуутсахгүй байх гэж найдаж байна. Гэхдээ би чамайг яагаад хизээч найз охинтой байгаагүй юм бэ гэж гайхаж байсан. Би сайн мэдэхгүй байна. Зүгээр л миний зан чанараас болдог байх.
Ийм байж болохгүй. Чи их энгийн сайхан аштай. Жилийн өмнөх тэр нэгэн шөнийн харилцаанаас болсон уу? Лиа надад хэлсэн. Тийм ээ, би үнийг магадгүй удаан тариагүй гэнэ. Би нэг охинтой харьцсан. Тийм ч таатай биш байсан юм аа. Гэтэ би яг юу гэж хэлэхээ мэдэхгүй байна л да. Хэрв чи охинтой яаж дотн харьцаанд орох талаар зөвлөгөө авахыг хүсвэл би туслахад бэлэн байна. Зүгээр л мессеж бичээрэй. Энэ миний дугаар бас грекэд хэлж болохгүй шүү гэж бичсэн байна. За ингээд надад эмэгтэй хүнээс заавар зөвлөгөө авах боломж олсон. Би үнэхээр их баяртай байлаа. Бүрүүгч надаас ихч болохоор мэдээж маш их туршлагатай байсан. Ингээд би түүний дугаарыг аваад хадгаллаа. Дараагийн хэдэн 7 хоногт би түүнд асуултуудаа мессежээр илгээж хариултууд аавна. Бүх зүйл томчуудын сэдвэр болохоор мессеж бичих бүртэл сэтгэл минь хөдөлж тачаал минь бадардаг байна. Яа. За, нэгэн баасан гарагийн өдөш Брукээс мессеж ирлээ. За. Жош, юу байна? Бид удаан хугацаанд мессеж бичлээ. Чиний бүх зүйл болсон уу? Чи одоо бэлэн болсон уу? Харин тэглээ. Би одоо асуудалгүй л гэж бодоод байна. За, ер нь бэлэн болсон баха. Би өчигдөр орой Лиатай чаталсан. Тэр надад сургуулийнхаа чамайг хөөрхөн гэж боддог охины тухай хэлсэн. Тэр чамд зориулж ямар нэгэн зүйл хийхийг оролдох болно. Гэхдээ бид бэлэн байх ёстой, ойлгосноо? Хин? Би саяхан Белла хэмээх хөрх охинтой харьцаа үүсгэж эхэлсэн. Тэр над шиг өхөөрдөм, жаахан тэнэг, эвгүй байсан ч бид хурдан дотн болж байсан. Белла үнэхээр бас гоё том сайхан хөхтэй. Брукийг шиг том биш ч гэлээ гэсэн ангийн ихэнх охтуудаас том байсан юм. Брук нэрийг нь хэлэх байх гэж найдаж байлаа. Белла нэртэй хөөрхөн охин байна. За үнэхээр сайхан байна. Тэр үнэхээр хөөрхөн, үнэхээр дажгүй штэ. Энэ дэгдэхийн том хөхтэй юм шиг байна. Бид чамайг одоо тэдэнтэй юу хийхээ шалгах хэрэгтэй. Мөн бид чамайг орондоо хэвтгээ шалгаарэ. Бид түнд сэтгэл төрүүлэх ёстой, Жош. За, таны зөвлөгөө гайхалтай байсан гэж бодож байна. Би үүнийг дагаж чаднаа. Чи өмнө дадлага хиймээр байна уу? Би энэ мессежийг зөв уншин эсхээ шалгаад давхар скриншот хийж байгаад үзлээ. Жош, юу гэсэн үг вэ? Тэгсэн чи надтай хамт дадлага хийх үү? Бид боддоор сургалт хийж болно. Би чамд охидын юунд туртайг харуулж чадна. Энэ бол миний мөрөөдөл байлаа. Миний хамгийн сайн найзын халуухан ихчийн тухай гэж бодохоор үнэхээр халуухан байсан. Тэгээд би ингэж хариуллаа. Та өөртөө итгэлтэй байна уу? Би таны мэдлэгийг ашиглаж байгаа ч гэсэн биеэрээ мэдэрнэ гэдэг зүгээр үү? Тэгсэн чинь Брюк, би хинт ч хэлэхгүй. Дээрээс нь би чамайг хөөрхөн гэж боддог. Би чамд туслая. Грек Лиа хоёр амралтын өдрөөр уул руу явах гэж байгаа болохоор маргааш орой манад ирээд жаахан хөвгөлдөж яагаад болохгүй гэж хэлсэн. Энэ чатны хариу хариулахад үнэхээр хэцүү байлаа. Тэгээд би ингэж бичлээ. Энэ үнэхээр гайхалтай сонсогдож байна. Бас гой хөвгөлтэй санагдаж байна. Татгалцахын аргагүй сайхан төлөвлөгөө байна гэж бичлээ. Брюк тэгсэн чи хариуд нь. За тэгвэл чиний хүсэмжит Беллатай уулзахаас өмнө хоёулаа чамайг бэлэн болгоцгоё. Ойлголоо, баярлалаа Брюк. Энэ үнэхээр маш их баярлалаа гэсэн. За ингээд дараагийн өдөр тогтсон цагаас баг зэрэгхэн хоцроод би тэднийд очлоо. Брюк хаалгаа онгоолоход зүрх минь хүчтэй цохилж байлаа. Тэр джинсэн үндтэй цагаан цамц өмсөд намайг зөөлөн тэврээд дотгошоо орууллаа. Бид хоёр ундаа ууж буудан дээр ярилцав. Тэр миний нүдийг хөх рүү хараад байгааг анзаарав. Чи надтай аль болох их сайхан харьцах хэрэгтэй шүү. Чи бас Беллатай ярилцаж байхдаа нэг удаа хөх рүү ширтэж байгаад баригдах хэрэгтэй. Тэгвэл тэр чамайг өөрийг нь сонирхож байгаа гэдэгт итгэлтэй болно. Дараа нь харин нүд рүү харах хэрэгтэй шүү. Энэ мэт гайхалтай зөвлөгөө авсаар хоёр ч ундаа ууж дуусглаа. Тэр надад хилээ зөв хэрэглэхийг зөвлөж бас хөх өгзгийг нь яаж илж таалахыг өөрийнхөө бие дээр зааж өглөө. Одоо миний биен дээр яг миний хэлсэн заавраар туршаад яваараа гэхэд нь би ч дуулууртаа гүйцэтгэлээ. Брукийн хөхийг мэдрэх нь миний амьдралын хамгийн сайхан минут байлаа. Тэр миний нууцхан эргэтэн чангарч хатуу болж байгааг төвөггүй анзаарч байлаа. Тэгээд надад зөвснийхэн дагуу түүний хөхөөр оролдохоо болоход үнэхээр хөвчлөлт 50% буурч байлаа.
Лиагийн хэлснээр чамайг тэр Амбертай дотн харьцаанд орцох үед үнэхээр хурдан дууссан гэж хэлсэн. Одоо бид өөрийгөө хянах дасгал хийнэ. Манай өрөөнд ороод хүлээж бай. Би дотор хувцас өмсөд очино. Тэгээд би чамайг шалгана гэсэн байна. Яа. Үнэхээр сайн коуч шүү те. Тэр угаалгын өрөөрөө явхад би түүний өрөөнд очин орон дээр нь сун хүлээсээр л байлаа. 5 минутын дараа хаалгаа онгоолгоод өрөөндөө орж ирлээ. Новш тэр сая доллар шиг л харагдчихсэн гинэ. Тэр хар амьс өндөр өсгийд хар дотор хүнд томоо хөхөө чүүчээ гэж багтаасан жижигхэн хар хөхний даруулга өмсөн байлаа. Халуухан орж иржээ. Тэр тэгээ сандал дээр суугаад над руу харан дүрмээ хэлв. За одоо би чамд аман таашаал өгнө. Чи өөрийгөө хянах хэрэгтэй. Хэрв чи ханах гэд байвал надад хэлээрэй. Би бойлчно. Ойлголоо. За ингээ тэр над руу тэнүүчилж хөлийг минь дэлгэж, джинсэн өмдийг минь тавчийг тайлж, нууцханд эртнийг минь гаргаж ирээд. Хөөх, энэ муугүй химжээтэй юм байна. Ийм сайхан зүйлийг сайн ашиглаж сурах хэрэгтэй штэ. Тэр түүнийг ингэж хэлээ тэр бүлээн амаараа надад таашаал өгч эхэллээ. Би зааврын дагуу түүнийг 2 удаа зогсоосон боловч 3 дахь дээр би хяналтаа барьж чадсангүй. За дайжгүй. Одоо чи харин сурах ёстой миний хөхийг эхэлж үнсэн таалж сурнаа. Тэгж байж л нөгөө бүсгүүчийн таашаал хөдөлж илүү сайхан болно. Би жижигхэн хөхний даруулгыг тайлж үнсэн таалж эхлэхэд Брук баг зэрэг явуулж байсан нь миний хувьд ялалт юм шиг санагдав. Түүний дараанаас хоёул бэлэн болчихсон байсан тул дотн харьцаагаа эхлүүлж үнэхээр гал халуун байлаа. Түүний заавраар ханах гээд байсан миний байсан тул дахин 1 минут түр амс хийв. Энэ хугацаанд Брук ч бас байж ядан тачаадаж дэлбэрэх гэж байгааг нь би мэдэрч байлаа. Тэр надад анхаарлаа төвлөрүүл ухаанаа бүү алдаарай. Чи надад таашаал өгч амжаагүй байна. Чи өөрөөсөө илүү бүсгүйгээ бодох хэрэгтэй. Ингэж хэлэхэд нь удалгүй би тайвширлаа. Гайхалтай. За тэгвэл дараагийн шат. За. Одоо миний махыг идэх цаг чинь боллоо. Яа. Тэр орны ирмэг дээр очиод хөлөө дийлгэн надад юу хийхийг зааж өглөө. Хилээ ашигла. Түүгээрээ тэр нууцхан хэсэгт очиод BELLA гэж дахин бичээрэй. Энэ үед тэр чамайг хайрлах болно. Хилээрээ үсэг бичих нь вэ штэ тий. Эргэтэн. Ямар гоё юм бэ. За би дуулууртайгаар түүний хэлснийхэн дагуу хийлээ. Энэ нь үнэндээ миний бодсноос илүү амархан байлаа. Брук үнэхээр хүчтэй явж тачаадаж байсан надад үнэхээр том ялалт мэт санагдаж байлаа. Энэ үед миний дэггүй зан хөдөлж хуруугаа ашиглаж үзэхэр шийдэв. Тэгэхэд Брук тийм ээ Жош, энэ үнэхээр гайхалтай үргэлжлүүл. Тэр ингэж хэлээд над шиг эрт дэлбэрэх эрсдэл байхгүй болохоор би түнд үнэхээр хатуу хандлаа. Тэр хөршүүдтэй сонсогдохоор чанга орилж байгаа нь надад улам илүү их таалагдж байлаа. Брук үнэхээр чанга орилсоор дур тавилаа. Чамайг өмнө ийм зүйл хийгээгүй гэдэгт би итгэж чадахгүй байна. Энэ үнэхээр сайн байсан. Ингээд түүний заавраар үндсэн дотн харилцаандаа орж эхэллээ. Түүний зааврын дагуу хурдан, удаан, зөөлөн хөдөлж байлаа. Дотн харьцаа маань алгуурхнаар улам сайхан болоод л. Чи сайн байна. Одоо миний зааваргүй өөрөө хий гэж хэлэхэд би ч өөрийнхөөрөө түүнийг эзэмдэж эхэллээ. Бид хоёулаа маш их хөлөрч байх үед би түүнийг дахин чангалж 2 дахь удаага тавихтаа бэлдэж байгааг нь мэдэрсэн. Тийм ээ, Жош, тийм ээ. Гэсээр тэр 2 дахь удаага маш хүчтэй дур тавихтаа нүдэ анлаа. Энэ үед нь би дахин зогслоо. Жошиг энэ үнэхээр гайхалтай байсан. Чи зүгээр ч нэг сураагүй, чи бүр хамгийн шилдэг нь болжээ гэж хэлэхэд л миний санаа үнэхээр хамж тайвширлаа. Тэр шөнө бит хоёр унтаагүй. Би түүнд хичнээн сайн сурсан болохыг нь шүнжин харуулж үүр цайхад тэр намайг биширсээр л байлаа. Йоо, ямар буянтай ихч вэ те? Өглөө болоход Брук ямар ч тэнхэлгүй болсон орон дээрээ хөдлөгчгүй хөвтөж байсан юм. Белла үнэхээр азтай. Түүнд чи маш их таалагдана гэхт нь би Брукийг биш, Беллагч биш, Амбрийг л бодож байсан юм. Яа, тийм дээ. Түүнд хэн босноо харуулж нэг сайхан амтлуулаад
хайж явж өшөөгөө авахыг хүсэж байлаа. Йоо, яг тэгнэ хөөрхи. Нөгөө нэг хөөрхөө охинооч бодгоо боллоо. Нөгөө нэг Брукоч бодоогүй яг нөгөө анхны нөгөө фейлсэн эмэгтэйдэл. Одоо эн чинь өөртөө ингээд бүрэн итгэцэн би одоо ямар ч эмэгтэй хүнийг эхлэл төгсгөлийн бардам хийх болно гэдэг мэдэрч байна тий. Хаста өөрийгөө мэдэрсэн байна. Тийм. Өөр цайхан үед ямар ч нүдэн хүрт хөдлөхгүй гөлөөгöd гівчээсэн гэж чинь манай бүрэг. Тэгээ энэ гэхдээ яг хүмүүс чинь тийж чинь яг өөр тохиолдсон явдлуудаа бичиж байгаа шүү дээ тийм. Тэгэхээр энэ харилцан ярианы текст ингэж бичиж мичээд ингээд тэгэхээр үнэхээр энийг бас хүн бүхэн уншаасаа гоё мэдрэмж аваасаа гэж хичээж биччихээ тий. Тийм байна. Нэгэнгүү л бичсэн байна. Харин тийм байна. За энэ түүхийн сэтгэлдлүүд нь тэгээ юу гэж яах юм хөө? Сэтгэлдлүүд нь үү? За гайхалтай түүх байна. Чи Амбрыг одоо хинч биш болох хэрэгтэй шүү. Амжилт гэсэн байна. Амбр дээрээ очоо наадхаа одоос та харуул гэдэг шиг байна тий. Тэгэхээр тэр Амбр нь хараа яг уулзч чадвал энээр Амбрыг бол алах юм байна тий. Нөөх нь болохоор яг нөгөө өмнөх дурсамж нь бас эмгтээд нь бас байгаа шүү дээ тий. Тэгэхээр бас нүүр өгөхгүй нэг нүдэрээ харахгүй ч юм уу бас игээд гутаанд орж доош нь хийж магадгүй юм байна тий. За дараагийн сэтгэл нь. За. Бурхан минь чиний түүх үнэхээр гайхалтай юм аа. Чиний түүхийг уншиж байхдаа би чамайг бодон нойтгонод суулаа. Би чамайг хүсэж байна гэсэн байна. Энэ эмэгтэй хүн бичсэн болтой байна тий. Эмэгтэй хүн Яг тэр сүүлийн одоо нөгөө Бруктэй хамт хийсэн тэр сексийг нь бодоод тий. Нойтгонод суулаа. Би чамайг хүсэж байна гинэ. Гэхдээ энэ Брук бас л супер бүсгүй байна тий. Супер 6 ихч үлээ. 6 ихч. Тэнгуутлаа өөртөө ингээд холбогдож анхны холбоо харилцаагаа чатаар үүсгээд Тэнгуутлаа өөрт нь охин олж өгөөд тэгээд зуучлаад тэнгуутлаа магадгүй ингээд тэрнээс нь өмнө чи ингээд дадлах хиймээр байна уу гэж санал тавина гэдэг чинь эмэгтэй өөрөө асар их сонирхдаг байсан байх гэдэг аахгүй дүүгийнхаа найзаг тийм бай. Нөгөө дүүгээсээ бас тэр нөгөө анхны одоо Амбертэй өнгөрүүлсэн тэр шөнийн түүхийг сонссон. Тэгэл тэрхүү үедээ ер нь бодсон байх. За энд нэг тусалчихын сан. Жил гаруй энэ ч одоо хүнтэй ойрцсонгүй штэ. Тэгээд бас өөрт дотор нэг тийм адын бодол байсан байхгүй энэ ихчэд. Яагаад гэхээр энэ хүн яг эмэгтэй үнийг яг бүрэн мэдрэг байгаа те. Яг энэ бүрэн мэдрээд би анхныхын эмэгтэй болох юм бол энэ намайг үнэхээр ална гэдэг тийм хүлээлт байгаа байхгүй тий. Энэ бөмбөгийг хизээ дэлбэлэхээ би л мэднэ гэсэн тийм гоё нэг тийм нууцлах хүсэл ирээдүйн цаг дээр байсан байх л гэж би бодоод байна шүү дээ. Тийм байна. Тэгээд бас нөгөө дүүдээ хэлж болохгүй шүү тий нууцлан өнтер гэдэг. Йоо сүртэй. За дараагийнх нь сэтгэл нь. За чи дахиад заавал цааш нь чамд юу тохиолсон талаар бичээрэй. Магадгүй тэр Амбертайгаа уулзсан мөчөө эсвэл тэр сүлд бичигдэж байгаа Беллатай уулзсан мөчөө гэд бүгдийг бичээрэй. Бидэнд үнэхээр сонирхолтой байх болно гэсэн байна. Бид хоёрт ч их сонирхолтой байна. Хоёулаа маргааш энэ очкот хэлнэ те. Яг энэ Амбертай холбоотой түүх яг бичиж өгөө юу яг хараадах гэдэг те. Энэ Беллатай тэгээд яг цааш нь яасан байна? Унцсан юм уу гөөмөө гэж ажилдаа ирэхээр нь өглөө би асууя. Тэ. Тэр чинь Беллагад хэлээрээ бичих гээд бэлдээд байж байгаа юм шүү дээ. Харин тий. Тэгэхээр үргэлжлүүд нь бол өстой бүр амар сонирхолтой явах хаа. Энэ залуугийн түүхийг бүр үргэлжлүүлмээр байна. Манай сонсогчид сонсож байгаа бол бас сэтгэлдээ үлдээгээрээ. Йоо үнэхээр галзуу байла. Чамд атаархаж байна шүү залуу минь гэсэн байна. За дараагийн сэтгэл болохоор үнэхээр сайхан байлаа чиний түүх. Чи амьдралынхаа тухай дахиад үргэлжлүүлээд бичээрэй. Би чин сэтгэлээсээ гуйж байна гэсэн. Бид хоёр шиг гараа. Энд сэтгэлүүд дотор одоо хамгийн супер сэтгэл одоо энэ одоо би унших чинь заа юм. За. Брукийн дугаарыг надад олоод өг гинэ. Йоо. Тэгээ ямар эвэр бэ за. Брукийг багшаар амаарай л гэж байгаа юм бэ штэ тий. За. Брук бол гэхдээ үнэхээр яг өөрийгөө мэдэрсэн те. Гэхдээ үнэхээр бас шийтцэн гэх юм уу эсвэл дурлцсан сонирхцсан гэх юм уу. Тийм бүсгүүчүүд бас яг иймэрхүү эзэгтэй мөчөд шийдвэр амар зоригтой гаргадаг байх уу тийм. Яг энэ мэтэр ингээд сэтгэлдүүдийг ингээд уншаад байх юм бол 100 гаруй комент сэтгэлүүд байна гэж шүү. Нөгөө Брукийн дугаарыг одоо яг энэ Амбер Брук Жош 3-тай холбоотой яг саяны загтал дээр
Загтлын араас. юм бэ. За манай лайвыг үзэж байгаа сонсогчид маань бас сэтгэлдүүдээ үлдээсэн байна. За инх жаргал тоогоо сонсогч маань ёо тоо хоёроос та хамаг биений эмх замбраа алдагтал уншлаа да гинэ. Би бүр явлаа, биемийн сонирн болчихлоо гинэ. Нөө за тэгсэн чинь сараа ихч юу гэнэ. Ёо тоо хоёр хоршоод хамаг юм хөдлөгчлөө гинэ. Сарнай сар маань бичсэн байна. За. Йоо ийм тэнэгштэй зарим нэг Жошуанууд амбрыг байхгүй болгон ч их шиг. Тэгсэн чинь Жион Дайги гэдэгч зулаа ёстой хөөхөн дач хоолоогоор уншиж байна гинэ. За. Баярлалаа. Уншиж байгаа шүү. За. Яг хөө зүгээр яг энэ саяны загталтай холбоотойгоор явах юм бол яг энэ би бол энэ хүүрхийн Жошиг өмөрж байгаа. Яалтчгүй тэр үед хүний амьдрал үзээгүй юм аа л үзэж эхэлж байгаа юм хийцэн байдаг. Тэрэнд амар нөгөө траума авна гэдэг шиг те жил гарan хүнтэй өөрийгөө тусгаарлцсан. Нөгөө л порнотойгоо найзаас хийвэрэ те уухаас өөр ажил байхгүй байж идэг. Гэтэл одоо яг энэ одоо ингээ өөрийгөө мэдрээл ир хүн гэл яг задраал ийм гоё ирэн дээрээ яг л нөгөө амрыг л бодно. Ягаад гэвэл тэнд өөртөө холбоотой траума тэнд өнгөрсөн цаг дээр байгаа штэ. Тэгэхээр л ямар ир болсон харуулнаа л гэж байгаа юм гоё. Тэгээд энэ нөгөө Брук ер нь бол бүр амьдралын бүр сайхан аварчлаа тийм ээ энэ залуугийн. Тийм штэ. Тийм. Бүр ингээд нөгөө сексийн бүр юм травматай одоо анхныхаа хийж агаад фейлцсэн залууд бол дахиж өөр хүнтэй ойртож хийнэ гэдэг бол айгүй зоригоо. Ер нь тэрийг гоё гаргаж өгөө, заагаад нэгэнгөө сайхан коучлж өгнө гэдэг бол нэрээ үнэхээр азтай залуу шүү нэрээ. Буянтай ихч байгаа. Тийм. Үнэхээр буян дэлгэрсэн. Энэ нөгөө Брук гэдэг чинь монголоор очилол буян дэлгэр гэдэг үгдийг агуулга гарч ирэх юм шүү дээ. Та ямар амар төсөөлт юм бэ? Хонгор зул Яндан Жамц гэд сонсогч маань жихвчээр сонссон чинь лааж штэ гинэ. Яа, манай сонсогчд өнөө өрөө яах вэ? Манай Мина бичсэн байж штэ бас. За. Ингиж багш хийж байхад багш нарын баярын ч би төрөгдгөө штэ золигнод гинэ. Хөгжилтэй штэ манай Мина чи. За. Хоёлаа нэвтрүүлгийн цаг 52 болсон байна. Өндөрлөх үү? Оо, яасан хурдан цаг явд юм бэ те. Үлдсэн юмнуудын угаасаа дараагийн 7 хоног ингээд гаригуудаа танилцуулаад явчихна дөө. За тий. За ингээд Улаанбаатар хотод 22 цаг 52 минут болсноор манай өнөөдрийн томчуудын явдал нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлж байна. Та бүхэн минь бит хоёртай хамт энэ одоо нэвтрүүлгийн хугацаанд хамт байсанд маш их баярлалаа. Маш их баярлалаа. Мөн хамтран хөтлсөн Уган ахтаас баярлалаа. Зулаадаа баярлалаа. Найруулагч өнөрөөдөө баярлалаа. За ингээд үчиг сайхан өнгөрүүлээ. Тавтаа сайхан амарцгаагаарай. Манай дараагийн нэвтрүүлэг маргааш өглөөний 7 цагт эфирээрээ та бүхэндээ хүрэх болно. За ингээд түр баяртай Дэлхийн монголчуудын MJ радио 88.3. Bye bye. Bye bye.